Дандаа хогийн нинжанууд гэж хэлээд гуйлгчингууд гэсэн үг юм. Төлөвшөөгүй, ямар ч байр суурь байхгүй. Удсан хүүгэлтэйнүүд нь болохоор лаг юм шиг болдог ингээ лаг. Яг хачир дээр тулангууд хэмж дандаа нод нэг бууны нохоонууд. Одоо нод Хасбаатар намайг бууны нохоо олох гэж үтсэн гэсэн шүү дээ. Яг ингээ бүгд бууны нохоонууд. Лаг юмараад энэ дээш очиж нөгөө нэг ажилтны хоригдлууд хов зөөн тэгдэг хов зөөгд тэгээ хөөх нэг юм өмх мах олж идэх юм шиг зайлвал. Тэгээд ийм юм. Бүр агсан төвчний одоо дөнгөж орж иж байгаа цагаан цаасан дээр бүх төрлийн одоо тийм Монгол улсад үйлдвэрлэж бүх төрлийн гэмт хэргийг одоо ингээ мэдээлэл ингээ өгч идэг. Одоо яг тэрний нэг нь би бүгдийн би мэднэ. Би ярьж байгаагүй ч гэсэн яг тэнцээ нэг өрөөнд ямар ч сонголтгүй өөр өрөөнд чимээг өрөөнд суух боломж байхгүй учраас номын сандаа очиод ном уншаа сууя гэдэг боломж байхгүй ч уг нь бол номын сандаа очиод ном уншаа суух боломжтой. Гэхдээ эднийхэр хориотой. Бясалгалын өрөө гэж байж тэнцээ. Учиргүй бясалгадгүй маа гэд ядаж очиод нуруу би чи эндээс гараад амьдрнаа тийм үү амьдрнаа. Нурууны суугаа ажил олон жил хийсэн учраас нуруу асуудалтай. Би өөрөө тэр бясалгалын ч өрөөнд очиод тэр нуруу нугасаа имжлээд одоо бясалгалаа хийгээд эргэлж чөрөөгд ирүүлэнд ингэ бодё. Оруулахгүй бясалгалын өрөө хориотой. Тэнд юу болдгийг мэдэхгүй. Хаа нэг одоо юу нэг тэмцээн оруулдаг нэг орж бууж байгаа. Тэгэд нэг иймэрхүү. Яг одоо чөлөөтэй амар 51 одоо илэрхий олж болох тэр өрөөнд бүгд хориотой. Битүү гэмт хэрэг ярина. Хулгай, хүчин, малны хулгай ингээд яаж хулгаалдаггүй технологи нь юу ингээд хин хинтэй гэл ингээд одоо би бол тэрлээ бүгдийг мэднэ. Орхон аймгийнхаа одоо гэмт хэрэгт холбогдсон санаатай самсаргүй яг хонгил хийсэн үү хийгээгүй одоо бүх хүмүүсийг ерөөдөө мэдчихээн таньдаг болсон. Сайхан ах дүүнэр одоо нуугаад явах ир хүмүүс. Тэр акта цаа гэдэг нь бас ууж үзлээ. Ингээд одоо цэрэгт явуулахад тийм үү? Цэрэгт явуулахад цэргийг татаж аваачаад одоо тэр нэг полигон гэдэг юу ч хэлээ юм дээр гаргадаг шүү дээ. Бэлтгэл хийдэг. Ингээд үндсэн зэрэг анги дээр ингээд авчих. Яг энтэй ажиллах нөгөөд нэг уулын тийшээ чинь нэг засал хүмүүжлийг олуулах гэж таслан сэргийлээд байгаа байхгүй нийгмээс тусгаарлаад хүмүүжүүлэх гээд гинт үйлдэлийг нь ойлгуулах гээд. Яг юм боддог хүмүүс нь бол бодж л байна. Одоо би төрснөөс ахуулаад ягаад энд хөвтөж байгаа вэ? Ирээд юу хийхээ бүгдийг бодсон. Ингээд бодох хүмүүс нь боддог баг. За бусдаар бол ерөөсө мэрэгжлийг одоо би за тэгдэм бил ингэдэм бил яаж хийдгүү барьдгүү гэж бүгдийг мэднэ л дээ. Сонссон. Ингээд хүнийг одоо агсан тушна одоо шүүхээс хуулийн дээр болохоор гэмт хэрэг үйлцсэн хүнийг таслан сэргийлээд нийгмээс тусгаарлаад нийгэм шүүлээд тэнд одоо 20 ангид нийгэм шүүлээд нийгмийн ажил хийгээд гин бурууг нь ойлгуулад гараад ажиллаж амьдрах одоо хоолоолж идэх дадлаг туршлага өрнөлүүлээд гарах тийм сургалтын бааз байхгүй уул нь бол миний гарвал. Гэтэл энэ өөрөө гэмт хэрэгтэн бэлдэх том сүлжээ болчихсон ингээд 20 ангид. Төрийн нэртэй хувийн шорон болчихсон. За яагаад хувийн гэж хэлж байгаа нөхөр тэнцээ нэг одоо албан хаагч тийм үү? Хонь гаргана гэртээ. Хоригдл авч яваад хонь гаргуулна гэртээ. Гаргуулсан хонио одоо юун дээр авчи махыг нь чанж идэнэ. Мах авчиж хоол хийлгүүлж идэнэ. Хоньыг нь толгой шир өвчөө сүүлийг навч хуйглуулна хоригдлуудаа. Цагаан сарынхаа бууцыг хийлгэнэ. Том баггүй бүгд. Цагаан сарынхаа махыг чануулна. Гэрээсээ хувц авчиж угаалгана. Өөртөөхөө хувцыг угаалгана. Машинаа угаалгана. Машинаа засуулна. Хойно тарьсан ногооноос нь авч явж идэнэ. Тэгэд нэг иймэрхүү юм байдаг юм да. Хорхон гэж. Тэгээ одоо үүгээр би юу хэлэх гээд нөхөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар буюу хаалттай ангитай холбоотойгоор хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар томилуулсан ажлын хэсэг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шалгаж эхэлж байгаа. Яг үүнтэй холбогдуулаад энэ хаалттай энэ бол хонглыг устгах хийж байгаа засгийн газрын ажил. Лувсан намсрын оюун эрдэнэ тэргүүлсэн засгийн газрын ажил. Яг одоо хонглын бааз зураг устгах гэж ингэж ажиллаж эхэлж байна. Ёс зүгөө төрийн нэрийг гутаасан, төрийн хорих байгууллагын нэрийг гутаасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гутамшиг болсон хүмүүсийг зайлуулж хаягч байна. Инхээр энэ ажилд хэн дэм болохгүй нэгдүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаа мянган мундаг хуулийнхаа дагуу хуулиад эдэлж ажиллаж байгаа залуучууд болж утгах зүйлийг хэлэх хэрэгтэй. Энэ шалгалтын ажлын хэсэгт. Гаднаас нь юу яхаа гэх юм бол хоригдлын чинь юм ярьж болдохгүй байхгүй. Ярих юм бол хоногийг нь хасчихна. Ажилласан хоногийг нь хасна. Заалт буюу ажлыг нь ажилд гаргах юм байлгачихна. Цалин урамшуул нь олох юм байлгачихна.
Ингээд нөгөө хулгайчнууд нөгөө нохоо гэдэг нохоо хийдэг хулгайчудраа оролдуулж хагаад ямар нэгэн байдлаар төвчээр наалдуулж хагаад акт хүн амьтанд оруулалтын зохиолд юм ингээд акт биччихнэ. Ингээд ингэдэг учраас энэ чинь бүгд бие барьжаад ингээд яаждаг. Яг ухаан муутагууд нь эргүүлж явж байгаа акт авчуулаад явж лээ л дэгдэн мэглэмэд дэвшлээд. Ингээд ийм зүйлүүд болж байгаа учраас арга гэр нь маш сайн ярих хэрэгтэй одоо. Хорхингтой холбоотой юутэй холбоотой асуудлууд нь уулзахтаа маш сайн ярилц. Өөрөө одоо ах トゥ амраг садан аав ээжтэй уулзахтаа маш сайн ярилц. Дүүтэйгээ уулзахтаа ярилц. Яг наа чи болж бүтэхгүй юм юу байгаад наа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой ингээд хөдөлж чиглэлээ. Ёс зүйн хүмүүстэй тэмцээд эдээ бээргээ шахах гэдэг ингээд шалгаад эхэллээ. Одоо байж тээ. Өргөдөл гомдлыг одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар руу хууль зүйн яамар гомдлуудыг маш сайн гаргадаг. 11 төв рүү маш сайн гаргах хэрэгтэй. Тэрнээс тухайлсан аймгийн прокурорын газарт гомдол гаргаад нэмэргүй манайхаа. Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаад нэмэргүй. За тухайлсан одоо тухайн хорих ангийн байгууллага удирдлага дарга зэрэг гаргаад ямар ч нэмэр байхгүй. Тусыг олохгүй. Ерөөсөө засгийн газрын 11 дугаар буюу хууль зүйн яамд төрийн нарийн бичгийн даргын нэр дээр хаяглаад одоо яг энэ цөөхөн шалгалтын хоногуудын хугацаанд хорих ангитай болохгүй бүтэхгүй бүх юмыг ил гарга. Ингэх юм бол одоо хоригдлуудын эрхэн зөрчиж байгаа хүний жамсны эрхэн зөрчиж байгаа, яргалагдж байгаа, хилмигдүүлж байгаа, эрүүдэн шүүж байгаа асуудлуудыг таслан зогсоож хоригдлолтой албан хаагч хуулийнхаа дагуу журмынхаа дагуу харьцаг болохын тулд бид нар энийг хийж чадна. За магадгүй хоригдлууд тийм үү? Бос байж болох юм. Хоригдлууд гомдол гаргаж болно. Гомдлуудаа гарга. За би ямар ч гэсэн өөрөөсөө шалтгаалаад мэддэг хүний хувьд хөөцөлдөж жагаад одоо холбогдох тэр ажлын хэсэг буюу яам тамгын газрынхантай холбогдож жагаад яг энэ юугаар дөр нэгдсэн нэг мөрөгдөл аваач гэдэг юм явуулъя. Энэ бол болох бах. Явуулъя. Тэгэхээр одоо нэг арга ирэх нь яг уу гэх юм бол тухайн болж утгах асуудлуудыг хоригдлуудыг бүгдийг өргөд бичих гэлж. Тийм үү? Ингээд байлгаж албан ёсоор хууль зүйн яамнаас өргөдөл авахд тэр өргөдөлд нь харин ингээд авсгаад өгөөд явуул гэдэг байж байгаа. Өргөд бичих нэг нота асуудал байж байгаа. Тэр нь юу гэх юм бол одоо над дээр чинь бал цаасаас хол байчих гэдэг юм ярьж. Бал цаас хол. Яг тэгэхээр дотор болж байгаа бузар болоо бүх юм гаргахгүй тулд. За нөгөөд нэг асуудал ноцтаас түрүүнд би нэг хальт дурдаад хоолонтой холбоотой асуудал дээр. Нэг албан хаагч гэрээ засуулахдаа хоригдол аваа яв. Арай хоногоор авч явахгүй. Аваа явчихна. Тэр хоригдол үнэхээр тэнцээ тэр обоог нь засч байгаа мó, хонийг гаргаж байгаа мó, өөрөө сав суулгын засч гэж юм, ширээ сандлын засч гэж байгаа мó мэдэхгүй. Монголд эзэн тогтоогдохгүй асар олон хэрэгүүд болж байдаг. Одоо л олдоогүй. Магадгүй зөргөө их юм уу тийм ээ. Энэ хэрэгүүдийг хорих ангид хоригдож байгаа тийм үү? Албаас нь нийгэмд байхгүй болсон хоригдлуудаар үйлдүүлж бүрэн магадaltaй байхгүй юу? Захын албан хаагч нь багаажиндаа хийгээд арталтаа хийгээд аваа авчихна. Юу хийгээд ирсэн гэхээр тэнд очиж зугаалган дээр очиж хоол хийлээ, энд очиж зугаалган дээр хоол хийлээ. Тэгж захаас юм цуглуулаа, тэгж бараан зах орлоо, тэгж юуны зах орлоо, тэгж гэрт нь очлоо, тэгж хоол хэлгүүлж идлээ гэд. Тэгээ зүг зүгээр хоригдлыг гэртээ авч хоол хийж өгөхгүй л дээ. Зүг зүгээр хоригдлыг гэрээсээ тарган махчнаад авчиж өгөхгүй л дээ. Зүг зүгээр хоригдлыг тамхи тариа инээтрийг авчиж өгөхгүй л дээ. Ямар нэг юм түүгээр хийлгүүлээд амийг нь тагилахыг тийм юм хийж байгаа байхгүй юу? Одоо яг болсон бол үнэн худлааг би мэдэхгүй нүдээр хараагүй. Ий санчир гараг байд нөхөр байж байгаа. Дагаа байлуу лагаа байлуу нэг нөхөр байж байгаа энэ 437 дотор. Уурхаач нь нэгдүгээр хороол баригдчихсан. Уурхаач нэгдүгээр хороолоос одоо хоригдлууд очиж барьсан байдаг юм байлаа. Ингээд хадаас хөөсөнцөр одоо эрэг боо шург ерөөсө барилга барьж болоход хэрэглэгддэг, барилга барьж болох юмдыг хулгайлуулдаг. Тэгээ нүүдэл авдаг гэж байгаа. Одоо миний тооцоогоор энэ санчир гаруу байшин барьж магадгүй. Байшин барих юм бол би очиж үзнэ. Юу очиж үзэх вэ гэх юм бол тэр цахилгааны шийтний өрөөнд болохоор санчир гаруу баахан хөөс одоо хоригдлуудын хулгайлж ирсэн хөөсийг тэрэн дотор тавиад тэгээ барилга байшин барихтаа ирлээ гэсэн. Тэрийг би нэг орж үзнэ гэж нэг ярианы завсараад үтсэн түрүүнд хураагаа байцсан гэжсэн. Энэ хэрвээ үнэн байх юм бол санчир гаруу дээр хэрэглэж байгаа хөөс нь яг сүн жорын хөөс байна гэдэг. Материалууд нь барилга байшин барих хөөс. Тэгээ хоригдлуудаар хулгайлуулдаг, хулгай хэлгүүлдэг, тэгээ хулгайчаа гэдэг. Тэгээ хулгайчаасаа ямар ч орлого байхгүй хулгайч гэд нэрлэдэг хүмүүсээс ширхэг таймхгүй. Өөртөө хулгайч нар гэсэн үг.
Ингээд хийсэн ч бай, хийгээгүй ч бай, хилмигдсэн ч бай, хилмигдээгүй ч бай, таарч таараагүй ч бай. Хуулийнхаа дагуу төрийн нэрийн өмнөөс одоо ямаа сонсоод тэнцээ очиж байгаа хүмүүсийг нийгэм шүүлдэггүй маа гэхэд ядад тайван байх хэрэгтэй байхгүй юу? Тэр тоонд нь гарга тамхиг татвал тэгээд одоо дийлэг 70 80 90% нь болохоор дандаа хараг ирнэ гадаа ч гэсэн асуудалтай. Амьдралын хүнд хүчрэг үзээд явж байгаа ажил төрөл орлого энэ дээр байхгүй малчин өрхүүд ингээд баг малта малчин өрхүүд ингээд байд юм шиг байна. Ингээд хөөрхий 5 3 төгрөг цуглуулаад ингээд өчнөө юм болоод хаа байсан одоо хөвсгөл буулган одоо хааж дарангаа ингээд энэ тэндээс гэр орноос ингээд өөртөө идэх хоолноосоо илүүчлээ тийшээ үр хүүхэд нь яаж байгаа зовж байгаа яаж байгаа хөөрхий амт тамхи татсан юм лээ тамхи татчих юм бол тэр чинь одоо ингээд болохоо байж ингээд муу нэр зүүжт ингээд илүүчлээд явж байгаа ямыг тэнцээ хураагаад авчихна. Тэрнээс нь хумслана. Ингээд юм оруулдгүй мөхөр оруулна чөлөөтэй. Танил талтай хүмүүс бүгд оруулна. Танил талтай гэдэг чинь нөгөө албан хаагч нарын нөлөө байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо ийм ёс зүйгүй санчир гарах гэдэг нөхөр нь одоо дид дарга болсон 30 настай хүүхэд яргачаа. Намайг шүүхэд өгөрөө санчир гарваа. Доромжилсан гээд би өөртөө бүгдэн гэж ярин заяа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу дөнгөж гарсны дараа гомдол гаргасан. Яасан бэ гэхээр тогтоохгүй байна гэж л. Амьд жишээ бий байгаад байгаа байхгүй юу? Камерыг шалгах гэсэн. Камерыг шалгах нь бүгд тогтоогдно. Камерыг шалгахгүй байна. Ерөөсөө тэр 100 гэж зүйл рүү орж байгаа албан хаагч болгонд 24 цагийн ажиллагаатай камер зүгэл хэрэгтэй. Ингээд дуртай шүүхийн шийдвэр ерөнхий газраас ингээд шодоод үзчихэдэг. Гутаанд оромжлно. Шалан дээр унтах нь өмхирж илжирсэн одоо бүр үнэр та нар орчихсон. Баас одоо нэг юуны гэмтлийн тасгийн одоо нөгөө дээр үед ч одоо хотын одоо гайг болчихсон. Гэмтлийн тасгт одоо ороход дандаа нөгөө мэдээг болсон хүмүүс нөгөө шээс баас ингээд бүр ингээд нэвчэрсэн гудас нэвчрээд ингээд угаагаач арилхаа байсан ингээд цагаар илүүд ингээд байдэн штэ. Яг тийм гудас мунтанд унтуулна. Тийм гудсанд одоо хүртэл залуучууд унтж байгаа. Яг миний өмсчсэн тэр ноорхоо овцыг өмсөд одоо хүртэл гутаанд оромжлуулж байгаа. Одоо хүртэл тамхиа дээрэмдүүлж байгаа. Ирсэн жаах юм одоо илүүчилж оруулах гэж ингэ дээрэмдүүлж байгаа. Хоригдууд одоо ч албан хаагч нарын машины багажинд явж байгаа, суудалд явж байгаа. Хаа хамаагүй явж байгаа. Хаалттай биш. Эрхэн зөрчиж байгаа, гутаанд оромжлуулж зодуулж байгаа. Доктор шархирж байна. Би хүн бохгүй юу? Бүгдийг мэднэ. Хэзээ ч мартахгүй. Тэнд байгаа залуучууд бол яриач гэдэг үсэн. Ярьж болохгүй. Ярих юм бол акт бичүүлнэ. Гэртээ харж чадах байна. Гарах хуулийн хугацаанд болцдог. Нөгөөд нэг хяналтын прокурор одоо ангимаг нь худлаа үнэ юмар гаргадаггүй. Бүгдийг нь тисчээд шүү дээ. Төвчээд бүх юмыг төвчээд. Хулгаач гэдэг үгнээс бусдын төвчээд. Ингээд төвчээд байж хаад хуулийн бүх шаардлагыг хангаад магадлан дор гарах хугацаа уусгал гаргадаггүй. Одоо энэ Орхон аймгийн хяналтын прокурор авсан даа гэх нөхөр. Хууль байхгүй заал үндэслэл яриад заавчгүй тэнцэн суужж гарах хэрэгтэй гэдэг. 7 сард гарах хэрэгтэй хүнийг эх оны 5 сард гарах хэрэгтэй гэж зуралдуулсараагаар 9 сар 10 сар 3 4 сарын дараа гаргаж байгаа байхгүй. Хүний эрх юу ч байхгүй. Ийм учраас би хүний эрх гэж байхгүй. Монголд хонгил гэж байна гэж яриад байгаа байхгүй юу? Дээр нь жаргал тулгын Эрдэнэт гэдэг одоо нэг юуны тухайд шоронд нэр дэвшээд шоронд сонгогдоод шоронгоос гараад улсын хурлын гишүүдэд хангагаа өргөсөн. Энэ нөхөр маань болохоор 437 дугаар нээлттэй 20 ангид данслагдаж ирсэн. Данстай хоригдол. Барааг нь харсан амт нэг шиг байхгүй. Жирийн аавын хүүхдүүд цагдаа гарах байрнаас доошо буугаад нэг сар тэр 12 дугаар заалтгүй өргөж байна. Тэнцээ нөөдний 20 ангийн дотоодыг журамдаа суралцсан. Гэхдээ тэнцээ яргалуулна гэсэн үг. Ингээд гарсныхан дараа харж агаад ажил заалт болгох гэж байгаа байхгүй. Жаргал тулгын Эрдэнэт ирлээгээ тэр нэг юуны алдрын танхимгээ тэнцээ нэг битүү хоол унд идэж ууж яасан мэдэхгүй. Ямар ч нэг бөөн хөөр үрцэг болсон. Ингээ маргааш нь хайцсан гэсэн. Ангийн даргын ар буулгад байдаг Цуслангийн лагер руу явсан. Цуслангийн байшин руу явсан гэсэн. Нэг албаа агчтай. Нэг хоригдолтой хоол унд төлөө нүүсэн ажилладаг. Гэтэл би хууль хэрэгжүүлэх гээд хууль бусаар хоригдчоод үлсгэлэн зарлаад түүнээс болоод одоо эрүүл мэндийн асуудалтай болчиход
Имлэгээс эрүүл мэндийн эрсдэлтэй байгаад нэг хэвтүүлээгээд удаа бичиг хийж өгөөд байхад албан хаагчийн хомсдолтой гэж явуулдаггүй байхгүй хэвтүүлдэггүй. Тэгж байгаа 401 дугаар хорих анги гэдэг юм руу явуулна. Торгооны талыг ингээд төмрөөр ингээд хаачихсан. Талд нь болохоор 8 хүн 10 хүн чиг чинь ямар ч хөдөлгөөн байхгүй ингээд. Хөлийг бүр ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй чиг чинь. Бүгд гар нь гавтай. Тэгээ хөөрхөн манисыг айлах гэдэг айхгүй л дээ. Ажилт юм ажиллах юм сумтун буу муу зүүж мүгээд одоо болдоо гэдэг нөхөр байж байгаа юм чинь. Ахмад цолтой. Тэгээ нэг юм нөхөр. Тэгэд өөртөө болохоор адууны мах том төмпөн чанчаар адууны мах хэдэл яваад ус цай уугаад адууны мах хэдэл яваад. Тамга татаад. Нөгөө хоригдлууд нь эндээс гараад хот орон ортнууд анхны зам сая өнгөрсөн жилд ямар байлаа те. Орон ортод хөтөл дээр нэг зогсож нэг худлаа хулгайчаараа дуудуулж шээ. Тамхи ганц шигтэй тамхи байх юм бол тамхи татна. Тэгээ ямар ч шингэн байхгүй, юу ч идүүлэхгүй. Тэгээ өөртөө ингэж идээл ингэж. Гордоогүй тэднэрээс. Гэхдээ энэ бол яргал واخгүй юу. Над чиг одоо юу гэдгийг амьдрал үзсэн. Би өөрөө хоолтой хоосон за хар багасаа 10-аад өнгөд төгсөөл одоо нийгмийн ажилтан гэдэг телевизд дагалдан хийгээд камерын хөл бариад Google айлаа амьдралаа танилцал ингэ явсан. Төрийн ажлын гараа болохоор Динжогийн нийгмийн ажилтнаас эхэлжсэн. Хүнд хэцүү айлуу зөндөө байна. Хүний юмнаас гордох, за хүний юмд атаарах гэдэг тийм хүмүүжил байхгүй болчихсон. Миний ээж аавч тэгж хүмүүжүүлээгүй. Манайх одоо өнгөснийг ярьдгүй л гэдэг юм л. Гэхдээ үнэн зүйл. Эрдэнтийн баралж хамгийн анхны одоогоор нөө супермаркетууд гэсэн үг. Том супермаркет одоо номин сансар юм уу. Ийм зүйлийг манайхан ажиллуулж байсан манай гэр бүл. Үе дамжин ажиллуулж байсан. Аавын ээжнэр ажиллуулж байсан. Дараа манайхан ажиллуулж байсан. Юмны хор гарчихсан. 10,000-ын дэвсгэрт гараагүй хад 10,000 дөнгөж гарч чад 10,000-ны дэвсгэрт боодлоо бариад ингээд хор гарчихсан. 10 жилийн хүүхдүүд хүүтэй мөнгө зээлүүлдэг байлаа уулна. Ээж авах гэсэн мөнгнөөс. Ингээд ийм учраас тэдний юмнаас гордохгүй, идж уухгүй. Өнөөдөр хүртэл одоо юу гэдгийг төрд ажиллаж байгаа баг сум аймаг төлөвлөгөөд ингээд яжгаад нэг удаа хойж ирсэн буюу бусдын боломжийг хулгайлжсангүй. Тийм болохоор өнөөдөр нүр бардам хинтэж юуж ярьж чаддгийг. Цэв цэвэр хүн байна. Хонглыг ах үүсчлээ. Суралцсан. Хүний хуульчаас зүгэл гэдэг эрдэм шинжлэлийн улсын уралдааныг 2 жил тутамд хийн. Төсөл дээр нь ажиллаж санал солилцож байна. За ингээд жаргал тулгын эрдэнэт ирлээ. Нөгөөд нэг олддгүй заалтанлаа шууд жаргал тулгын эрдэнэт орсон өдрөөс ахуулаад ингээд нэг нэр нь уншигдана. Сар болгон дээр нэг ажлын хоног уншина. Жаргал тулгын эрдэнэт гэж ингээд уншаад 10 хоног гэж ингээд орж идэг. Нөгөө жаргал тулгын эрдэнэт нь байхгүй ам гол. 439 гэдэг ангиас нөгөө дэглэн буугаад хүмүүс ирнэ. Тэнцээ босныг том дарга. Хаана байдгүйхээр уртлын орхон голын ирэг дээр ангийн даргын байшин загасчлаар тэгэл ингээл юу ч хийж идэг гэж байж идэг. Хүний нүдэнд харж болоход бүгд ирчлээтэй. А яг тэнцээ байдгүйгүй гэдэг нь бас эргэлзээтэй байхгүй юу? За хаалтаа 401-гээр нэгдсэн хорих анги руу 2 удаа очсон. Монгол улсын хорих ангийн бүх хорих ангиудаас ингээ хүмүүс ирж идэг. Бас л тэнцээмээс өмнөс ярьж байгаа бол оцон том мөнгөтэй авилагчин хэл авахч харагддаггүй байдаггүй. Байж байгаа бүр тусдаа ингээ байж байгаа. Том хашаа том хаус бариад. Төвшин баярыг дурдъя хэцүү байгаа. Гэр бүлээсээ хол үр хүүхэд нь хэцүү байгаа. Гэхдээ Төвшин баяр мэт бол санаа зовоод хэрэггүй манайхаа. Монголын одоо нийт хүн амын талаас илүү хувиас нь илүү сайхан хоол идэл тансаг нөхцөл байж байгаа шүү. Гэдэгт би бол итгэлтэй байна. Тийм байдаг юм байна лээ. Нэр хүндтэй албан тушаалтай хөрөнгө мөнгөтэй авилгачин хүмүүс одоо янз бүрийн хүмүүс очихоор бүхсийг долоогоод гүн заяа. Харанхуй шин шинэ хувц барайг гүн. Ирж байгаа сургааг өрөөс авч суулгаад огчвол биелдэн. Хүлээ авсан бил. Жирийн айлын хүүхдийг бол босго давангуудаа өмдөө тайлаа боо хоошно одоо эргүүл бариул юу лээ. Тэгж доромжлон ингэж орно. А нөгөө хүмүүс болохоор ингээд том машинд орж ингээд тансаг хүлээ авсан дээр очно. Ингээд ийм байд юм байна. За тэгэхээр эндээс нэг зүйлийг ойлгоорой. Авилгачид бол хэдэж хорих ангид яд идэлтгүй маа. Бараадсан ч харагддаггүй нэг. Дуртай үедээ дуртай албаагч нь аваа гарчдаг. Үүнээс үндэслээд Монголд үйлдэлтэй байгаа эзэн тогтоодохгүй гэмт хэрэгүүд эднэр үйлдсэн байх магадaltaй гэж хардж байгаа. За нөгөөд нь болохоор хорих анги төрийн нэртэй хорих анги бол өөрөө хувийн хорих анги болчихжээ. Хувийн шорон болчих. Тэнд ажиллаж байгаа ёс зүйн хүмүүсийн бүгдийг нь хэлээгүй шүү. Мундаг залуучдын дотор байгаа. Хуйлаад эдэлдэг. Нэг удаа хоригдолд оромжлдгүй, нэг удаа амнаас муухай гардгүй, нэг удаа хоригдлоос тамхигүй жинэдрээ болдоггүй.
Мундаг залуучууд бол байна. За ингээд ёс зүйн хүмүүсийн материал хангамжийн бааз нь болчихсон. Материал хангамжийн аж ахуйн хашаа нь болчихсон. Хүний эрхийн хамгийн их зөрчдөг, яргалдаг, гутаанд оромжилдог. Тийм үү? Одоо бараг алддаг болоо кино зарим нь үхээд ах шиг байна тийм. Ингээд ийм бүх бузар болоо юм хүний эрхийн зөрчлийн эрүүдэн шүүдэх газар. Хаалтаа нэртэй нээлттэй нийгэм. Яаж гутаанд оромжлдог. Тэгэд энэнгөр юу хэлчих чинь дахиад энэ зүйлүүдийг та бүхэн ойлгож байгаа. Ингээд энэ бүхнийг болохоор ар гэрийн анхаарал маш сайн тавиарай энэ ч байгаа хүмүүстэй. Асар их гутаанд оромжлог үзэж байгаа. За нийгэмд 20 хангаас ингээ гараад ирлээ гэхээр нөөд нэг зүйл ямар ч нийгэмшүүлэх ажил байхгүй. Улам мэрэгшүүлдэг. Хооронд нь танилцуулдаг, туршлага судлуулдаг. Ингээ гараа бүлэг зохион байгуулдаг. Ингээд Дэнжийн 20 ханг буюу 437 дугаар нээлттэй 20 хангийг байршлыг нь өөрчлөмөр байгаа. Одоо ингээд урд нь яг захад байсан. Би өөрөө Дэнж багтад 30 гаруй жил амьдарч байна. Одоо бол өөрөө нэг суурьшлын жирийн иргэний суурьшлын бүс дотор бий болчихсон. Зарим ёс зүйн нөхдүүд нь цонхоор хараад за тэр одоо хойно урталт байгаа хажуудалт байгаа айлуудыг үүсдэг. Тэнцээ байгаа нөхдүүд болохоор хідэн ам бүлтэй, хідэн цагт гараад хідэн цагт ирдгийг, хэн байдгийг, ямар хөрөнгөтэй бүгдийг мэдчихэдэг. Нөө цонхны завсараа ингээд хараад за тэр тэгдэ ингээд хадам ээж явлаа. За охин нэрлээ инглээ гэдэг. Энэ юу вэ гэх юм бол нөгөө нэг бараг ёс зүйн хүмүүсийг гараад дахиад гэмт хэрэг үйлдэх талбарыг ингээд судлуулж яадаг. Ийм учраас 20 ханг болохоор төв суурин газраас хол зайтай байх хэрэгтэй байхгүй юу? Хотын чин дээр ягаад тэр зайсангаас нүүлгэсэн? 401-р 20 хангийг. Одоо дахиад нүүлэг ярмаг руу авчирсан чинь ярмаг нь өөрөө орон сууцнаар болчихсон. Бас удахгүй нүүн харж байгаарай. Одоо 437 дугаар нээлттэй 20 хангийг бас нүүлгэх цаг нь болчихсон. Говьл руу нүүлгэх хэрэгтэй. Говьл руу тэр том одоо нэг объектууд бас тийшээ. Тэгээд нэг сураг сонсоход тэр нэг орхон дархан 3 аймгийн нутагт болохоор нэгдсэн 20 хангууд байна гэсэн. Одоо тийш говьл руу нүүлэх хэрэгтэй. Одоо энэ чинь яг тэр баруун дэнжд байгаа 20 хангтай ойролцоох айлуудыг бүгд та нарыг болохоор хоригдлууд хараад байж байгаа байхгүй юу? Ам бүлээр чинь мэднэ. Тоог нь мэднэ. Хэн байдгийг. Ажлын цагийн хуваар хизээ гэрний эзэнтэй эзэнгүүд бүгдийг мэдчихэд ингээд. Орон сууцчлуулах хөтөлбөр эрдэнэд одоо хүчтэй явж байна. Тэгэхээр энэ 20 хангийг эндээс холдуулаад энэ талбай дээр нь бие санаачлаад иргэдээрээ дэмжүүлээд Орхон аймгийн иргэдэн цэвэр зурвал Орхон аймгийн удирдлагууд дэмжиж явах бах. Ингээд нүүд гэр орлогыг дахин төлөвлөрөх орон сууцчлуулах энэ ч болохоор 2-3 мянган айл орон сууц барья. Дэнжийн иргэдийг хуугаар нээш нь оруулъя. Цэцэрлэг барья. Ногоон хүүхдийн тоглоомын талбай чөлөө цагийн өрүүлдэг спортын талбай барья. Энэ 20 хангийг явуулаад. Ийм уриалгыг бас гаргаж байна. За эцэст нь хэлэхэд яг одоо шалгаж байгаа энэ үед нь болохоор эцэг эхчүүд, аав ээжүүд хоригдж байгаа залуучуудаа онц анхаарал тавиарай. Залуучуудынхаа ингэж бид нар хүний эрхийг тэнцээ хоригдж байгаа мянган залуучуудынхаа хэрэг хийсэн хийгээг нь хамаа байхгүй. Хуулиар хамгаалсан хүн л бол тэр хамгаалах эрхтэй байхгүй юу? Жамсны эрхтэй. Жамсны эрх тэрний үзэл бодол итгэл үнэмштэй байх эрхийг хэн ч халдахгүй. Ингээд энэ эрхийг зөрчиж байгаа арчилсан Монгол улсын еврей лагерын одоо нацист Германы еврей лагер буюу хангамжийн баазын яргаллын газар болчихсон. Энийг цөмөр жоохон ч гэсэн засал тэнцэн байгаа нэг залуу жоохон ч гэсэн одоо салхийг гүйцэд амьсгалуулъя. Хэрийн гүйц дугаалгая. Өгж уусан юм гүйцэд идүүлье. Ингээд тэнцэнүүд гэмт хэрэг судлуулах газар биш тийм үү? Яг үндсэн зорилтыг нь хүрээнд хэн бурууг нь ухамсарлуулъя. Хөдөлмөр эрхлүүлье тэнд нь. За ингээд нийгэмшүүлье. Ярилцлага арга хэрэглүүлье. Мундаг хүмүүс авч тэнцэн лекц уншуулдаг болгоо нийгэмшүүлье. Гараад ирэнгууд нь тухайн одоо тэнцэн сулгаж байгаа хоригдлыг хугацаанд очиж хоригдлуудыг сарын өмнө нийгмийн ажилтнанд нь аль яг хариалтай газар юм бэ? Тэнцэн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газартай тийм үү? Цагдаагийн газрын холбогдоод сургалт явуулъя. Та хэрвээ гарах юм бол та 20 хангад хоригдж байхад ийм мэрэгжил эзэмшлээ. Ийм юм хийж чаддаг боллоо. Танаа очингууд танаа аймагч сумчин хотч нь болохоор ийм ажлын байранд бэлэн байж гэнэ гэдэг. Энэ дээр нь цөмөр хяналтаа тавиад тэр нь яг тогтмол одоо ингэж ажил хийгээд ингэж нийгэмшүүлээд орлогоолоод ингэж явуулъя.
залуучууд гарч ирсэн сайхан залуучууд зөндөө залууд эргэж ордог юм байна. Би одоо бүр яг нэг жилийн хугацаанд харлаа. Сар болгон 7 8 5 6 7 ингээд 10 20 залууч гарч ирдэг. Ихэнх буцаад орж идэг юм байна. Яагаад гэвэл гарч ирэнгуут нь гадуурхдаг. Шоронгийн хоригдол, шоронгоос гарчсан гэдэг. Гэтэл чинь тэр хүн байхгүй юм бол. Энийг би ойлгосон. Урд нь би ч өөрөө одоо чирэгдэг байсан. Одоо би ойлгосон. Тэгэхээр энэ хүмүүсийг чирэх шаардлага байхгүй юм байна. Харин эсрэгээр одоо юу гэдэг юм? Учиргүй долгионод гэдэг энэ хүмүүс рүү одоо учиргүй наалдах юм гэдэг энэ хүмүүсийг одоо үзэн ядч юм уу нийгмээс бити гадуурх гэж хэлээ. Ингээд энэ залуучдыг хорихангаас гараад ингээд ерөөд нь өөр нүдээр хардаг. Гараад ирэн тэнцээ ямар ч нийгэмшүүлэх ажиллагаа байхгүй гараад оюун ойдог сайхан залуучд байна юм сэлдэг залууч гарч тэр ажлын байраар хангах хэрэгтэй байхгүй юу? Хөдөлмөр ингэж энэ чинь төр нийгэмшүүлэх иргэнэ нийгэмшүүлж ингэж авч байгаа. Нийгмийн хүнд баялгаа. Гэтэл ийм тогтолцоо байхгүй. Гарч ин ажлын байр байхгүй. Ингээд гарч илээ гэдэг нэг арх дараа суун. Ингээд нөгөө амьдралдаа гутран мөнгө төрөг байхгүй. Нийгэм шал өөр болсон байгаа гэдэг. Ингээд гутран арх хүн янз бүр болж байгаа ингээд гэмтэрэг үлдээд ингээд буцаад ингээд байдаг. Ийм л юм байна. Тэгэхээр энэ нийгэмшүүлэх тогтолцоог сайжруулъя. Дарамтыг нь байхгүй болгоё. Энэ нууд нь эрүүл шүүлтгийг байхгүй болгоё. Ёс зүйн хүмүүсийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэрийг гутааж байгаа ёс зүйн хүмүүсээс энэ төрлийн байгууллагыг салгаж авъя залуучуудаа гэдэг утгаар энийг ингэж хэлж байгаамаа. За тэгээ санчир гаравт хэлээ. Чи намайг нэр төрд халдсан гэж шүүхэд өгч болно. Би чиний бүр илүү юм чинь ярих болно заяа санчир гарав. Одоо чи хантай. Ханчин бол мундаг бүсгүй байд юм байлээ. Хорхон сувлагч хийдэг. Яг сэтгэлээрээ хүнтэй ханддаг. Өнгөрсөн навын чинь яг сэтгэлээр хандсан. Ийм учраас янз бүрийн юм чи ярихгүй тийм үү? Чиний гэр бүлийн чинь бодоод би энэ удаа дуугаа боллоо шүү гэж хэлээ. За тэгээд хорхонгод хоригдж байгаа хүмүүс анхаарал сайн тавиарай. Монгол улсад хонглыг нураахын төлөө хүний эрх хэрэгчлийг хадгалж, хамгаалж, сэргээхийн төлөө би бол чадах бүхнээ хийнэ. За Монголын засгийн газрын үйл ажиллагааг тулд дэмжин даа ялангуяа Тусна намсаа оюутны ерөнхий сайдын хэрэгжүүлж бодлогыг 100% дэмжиж ажиллаж байна.